Монголын шинжлэх ухааны салбарын эмэгтэй эрдэмтдийн холбоо нь эмэгтэй эрдэмтдийн сайн дурын үндсэн дээр анх 2011 оны 11-р сарын 17-ны өдөр байгуулагдаж үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж ирсэн байна. Монголын эмэгтэй эрдэмтдийн холбоо нь Монголын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, эмэгтэйчүүдийн залуу судлаачдын мэдлэг, хүчийг нэгтгэн баялаг болгох, бүтээлийг нь өөрийн болон олон улсын түвшинд таниулан тэдний эрх ашиг сонирхлыг хамгаалахад оршиж байдаг гэжээ. Тус холбооны эмэгтэй эрдэмтдийн анх дугаар чуулганаа зохион байгуулж, цаашдын зорилт өмнө тулгараад буй бэрхшээлийн тухай хилцүүлэг хийлээ. За манай энэ Монголын шинжлэх ухааны салбарын эмэгтэй эрдэмтдийн тулгамдж байгаа асуудлыг тодорхойлох, за түүнийг шийдэх арга замыг хэлэлцэх, за мөн бие биентэйгээ бодлоо солилцох, илэрхийлэх, саналаа солилцох зорилготойгоор энэ манай анхны чуулга уулзалт хуралдаж байгаа. За энэ бүхний үндсэн дээр бид нар зөвлөмж боловсруулна. Энэ зөвлөмжөөсөө бид нар энэ тулгамдж байгаа асуудлыг шийдэх арга замууд гэх зэрэг одоо бодлогын чанартай бичиг баримтууд бий болж энүүнийхээ чиглэлээр бид нар энийг мөрдлөг болгон ажил хэрэг болгон ажиллаж үйл ажиллагааныхаа чиглэлийг тогтоох юм. Улс орныхоо хөгжлийн зөв бодлого стратеги боловсруулан хэрэгжүүлж, байгууллагын гадаад болон дотоод хүншлийг өргөжүүлэн, эмэгтэйчүүдийн манлайлалыг төлөвшүүлэн удирдлагын тогтолцооны гендрийн мэдлэгийг дээшлүүлэхийн төлөө Монгол улсын төр ёс, түүх соёлын уламжлалыг хадгалан үлдэхэд эрдэмтэн эмэгтэйчүүдийн холбооны зорилт чиглэгдэж байдаг байна. За ерөнхийдөө бол одоо манай нийт одоо энэ одоо салбарын эрдэмтэд байна суурь судалгааны ажил дээр одоо ажилладаг. За үүнийг яах вэ гэхээр одоо нийгэмшүүлж одоо амждаггүй. Яагаад тэгэхээр өдөр тутмын үйл ажиллагаа явуулж идэг. Тэгэхээр хоёр дол эмэгтэйчүүд маань өөрсдөө хичмэх бүрэмхэн хүмүүс шүү дээ. Тэгэхээр бүтээлийг бол яадаг вэ гэхээр өөрөөсдөө хадгалаад үлдсэн байдаг. Тэгэхээр энийг бид нэр яах вэ гэхээр олон таниулах, цаашлаад одоо олон улсад одоо энэ бүтээлүүдийг танилж гаргах, өрсөлдөх чадварыг бий болгох ийм л зорилгоор ажиллаж байгаа. Тэгээд чуулганаараа яг юу хэлцэж байгаа вэ? Ямар үр дүн хүлээж байгаа вэ? За чуулганаар бол ерөнхийдөө бол одоо эрдэмтдийнхаа дуу хоолойг сонсох, тэднээс санал зөвлөмж авах, хамтарч ажиллах, одоо ялангуяа одоо иргэний нэгний байгууллага буюу одоо энэ шинжлэх ухааны бүх салбарын эрдэмтэн эмэгтэйчүүдтэйгээ хамтарч тэдний одоо бүтээлийг олон таниулахын тулд бид нэр яах вэ гэхээр өөрсдийнхөө холбоогоор дамжуулан сургалт явуулах, зөвлөгөө хийх, ажуудаа одоо бизнес клуб ажиллуулах энэ замаар бид нар одоо эмэгтэйчүүдийн бүтээлийг одоо нийгэмшүүлэх ийм чиг үүрэгтэй ажиллаж байгаа. Энэхүү салбарын анхны чуулганаар Монголын эрдэмтэн эмэгтэйчүүдийн мэдээллийн санг бүрдүүлж, мэдээлэл түгээх сан байгуулах, олон улсын түвшинд болон өөрийн оронд эрдэмтэн эмэгтэйчүүдийн бүтээлийг сурчлан таниулах, оюутан судлаачдад арга зүйн эзэмшүүлэх сургалт зохион байгуулж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эмэгтэй эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагаа чиглэгдэж байгаа юм байна.